swear we'll be better than I was. I thought that I was special. Yay. За юу байна? Юу таан joy энэ. Нороо байна. За өнөөдрийн Битээрс бичээг удаж байгаа бичиж байна. Сүүлийн 2-7 хоног бичсэнгүй юу? тэглээ нэлээ удлаа. Тэгээ одоо эпизод 3-аар уулзч байгаа. Одоо баяртай байна. Эпизод 3. 3. Чигш бүр 3 мураач мэдгүй 4. 2 илүү. За мэдхгүй тэгж байгаа. Тэгж байгаа харъя. За юу байна? Сайн сайхан гадаастай амар хөтөн байна. Сая дараад л алхаал ирлээ. Жохон тийм салхитай ч юм шиг хөтөн байна. Сибирийн ширүүн салхи. Тийм тий. Цаас нэлээд найрал өнгөрөх. Сибирийн хөт агаар гэсэн яг үний юм шиг байна. Нэлээд хөтөн байна. Бүр гараал алхангууд нүд даарал. Харин тийм нүдний цэцгийг даарж юм. Хуурай байна. Гэтэ агаар бас жоохон цэвэрхэн болчих шиг боллоо. Яалтчгүй. Тийм нэг жоохон цэвэрхэн мэдрэмж төрж байна. Нэг авах юмтай байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт тэрний өнгөрсөн 7 хоногт юу ийсэн? Нэг сарын сүүл гэсэн үг шүү дээ. Нэг сарын сүүлийн 7 хоногт. Нэг сарын сүүлийн 7 хоногт тэгэл онцон байхгүй завгүй ажиллаад таарсан да. Хоёлаа ингэсэн юм байна шүү дээ. Энэ өнгөрсөн 7 хоногийн өнгөрсөн 7 хоногт ч хоёлаа кино үзсэн юм байна. Тэгсэн шүү дээ. 5 өдөр гуруулаа тий. Тийм Dark Nun. Dark Nun үзсэн. Бас гоё амар гоё хайшин гэхдээ ажгүй гоё кино болсон байлээ. Not bad but not good. За тийм ээ. Ерөнхийд нь яах вэ? Гэтэ яг надад бол таалагдсан. Тийм би бол илүү 10 оноос би бол 7 молог өгнө. Би бол чи 5. Тийм чи яг 5-ыг өгөхөр санаа. Тэгээд ажгүй орчин тойронд нь бол нэр 5 өгөхөр байсан. Яа. Үнэхээр тий. Кино үзэх соёл жоохон сумаар л байсан. Өстой соёлгүй хивэндээ илээ. Бид Шангрилад үзсэн. Тэгээд угаасаа Шангрила яалтчгүй олон хөлийн газар төрөл бүрийн хүмүүс үйлчлүүлдэг болоо тэр юм уу. Маш соёлгүй хүмүүс их байсан. Маш их хоол идчихсэн, уцаар ярьжсэн. Тийм. Хоб базжсэн тий. Бус хүмүүс л ингээд анхаарал хандаад юус кино л байгаа. Зарим хэсэг ингээ алдаад байгаа хгүй. Хойш арж хэрүүл хийх. Хажуу тийш арж муухай арахаа. Харин тий. Аим шиг кино үзээд байгаа мөртлөөсөө баг шал өөр юм бодож байгаа таарсан шүү. Зарим хэсгүүд дээр нь. Зарим нь зүгээр найз охтууд нь ингээд найз залгааг хүчээр аваад ирсэн юм шиг. Байж байгаа л нөгөө найз зал нь ингээд уцаавал. Харин тийм байсан байж сайн байна уу та? Тэр арын хоцорж орж ирээд уцаар ярьдаг хүн бол одоо сонсож байгаа бол арай байсан шүү. Тэр 5 дахь өдөр 7:20-с үзсэн хүн. Тийч. Зам асуугаад бүр тэгээ танихгүй дуудлага ирсэн ч гэсэн зүгээр уцаа аваад байсан. Хариулж идэг бас. Кино үзэх юмхээр соёл суугаагүй. Миний тэр болооч гэж хэлдэг охин бол бүр амар чанга хоб базаад байсан. Яг тэр тим энэ тим гэж ярьж ирснийг би бүр үнэхээр гомдмоор байсан. Тэгээ бүр юм сүртэй юм гэсэн байдлаар хараад исэн. Тэр нь бүр аимшигтай байсан. Тэгсэн миний уур цож байгаа охин заяа бүр цаашаа ингээ яг урдлынхаа залрууд гэж яах. Хүү на пиццагаа бэлээч гэж. Тэгээ амар хоол нэртэй гэсэн тэгэл яг урдаас үлдээсэн юм шүү дээ. Амар эсэн гэртээ аваа юм шиг байсан хүмүүс. Ер нь IPTV үзэж байгаа юм шиг ажиллацгаасан байгаа. Жохон соёлтой юм үзмээр байна. Манайхан тэрэн дээр кино театрт бусдыг хүндлээс сурчмаар байна тий. Энд чинь биднийг хүндэлсэнгүү гэдэгтэй биш аахгүй. Нийтлэгээр тэнд чинь бараг дүүрэн үзсэн гэж бодоход тэнд байгаа тэр бүх хүмүүсийг хүндлээл гоё. Тийм чимээгүй үзчихэл гоё ингээд ямар ч асуудал гараа тий. Гэтэл би ингэсэн байхгүй. Тэрний өнгөрсөн 7 хоногт би бүсгүйгээ кино байгаа шүү дээ. Хурд хамтлагийн түүгээр хийсэн. Тэр киног аавч хоёртой гурлаа үзлээ. Гэгэнтэнд үзсэн. Тэгээд бас ялгаагүй л орой 8-9 цагийн үед л үзсэн. Тэгэхэд мэдээж ирэг тэр киноны зорилттой зах зээл бол арай жоохон ахвиг насны хүмүүс үзчихсэн. Залуу хүмүүс арай бага байсан. Тэгэл мэдээж кино эхлэх өмнө бол хүмүүс яриад чипсээ идэл, чанга чанга нэлдэл найз нөхдөд ингэ байж байгаа юм. Тэгэл киногоо эхлээл ингээд явхад бүр маш гоё тэгцтэй чимээг үзцгээсэн бүр үзээ. Тэгээ гоё дуу муунууд нь явж хахт ингээл гоё дагаал гоё айгу тийм гоё үзсэн. Би тэр хүмүүс айгу кинонд орж үзсэн байж магадгүй. Тэгээд хоорондоо юм яриаг байсан байж магадгүй. Гэхдээ тэнд бол айгу соёлтой хүмүүс таарцсан уу? Яасан амар өөрөөсөн. Би бол тэгээд гадаад кино, Монгол кино үзэх гэд бол зааг байдгүй юм байна л гэж бодсон шүү дээ. Хүмүүс яг дуртай киногоо үзчихэж илүү анхаардаг гэж бас магадгүй гэж бодогдсон. Тэнд бол би яг үннийг хэлэхэд ах ич нар амар яриад байсан болохоор хэцүү ах амар чанга ярих байх гэж бодсон чинь амар гоё чимээгөө үзээд тэгээд ард нь бүр алга ташаад
бүр ингээд зарим нь жоохон уйлж мөлцсөн ч юм уу тийм байсан. Тэгээ надад амар гоё санагдаад үе манай ах эгчнэр бүр ямар гоё болчихжээ гэж бодсон чинь дараагийн 7 хоногт нь тийм биш байсан. Сэтгэл гоё ах ихчнэртэй үтцсэн байж магадгүй. Тий. Тэгээд эсвэл киноноосоо болсон байж магадгүй сайн хэлсэн шиг мэдээж дуртай ч юм уу сонирхолтой кино хүмүүс илүү анхаарч үзэж бас магадгүй юм л та. Гэхдээ команд тэр чинь хүний 20,000-аар кино үзэж ийн яасан мөнгөтэй юм те. Кино үзчихэл хов базаад ах юм. Гадаа зүгээр саадан цуугаад базж болно шүү дээ. Ер нь бол ховоо базмаар байвал. Тийм за тэгээ соёл шүү соёл. Тэрийг нэрээ уриалъя. Гоё кино театр ч олон нийтийн газар гэртээ яаж ч үзэж болно. Тийм. Тэгэхээр нэгнийгөө хүндлээд сурвал айгүй зүгээр шүү гэж бодож байна. Тийм биш өнгөрсөн 7 хоногт тийм болсон юм байна. Өнгөрсөн 7 хоног юм байна. Яг өнгөрсөн 7 хоногт миний 30 насны төрс өдөр болсон байгаа. Ноора 30 нас хүрсээ. Тэгсэн. Би тэгтээ очиж чадаагүй л дээ. Би бүр амар очих хүссэн ч очиж чадаагүй. Гэхдээ надаа гоё эрт хэлсэн учраас би бол ойлгосон. Тэгээд манай өөр найзууд ирээд бид нар бүнд бас октоудаараа гоё байсан. Канва зурсан. Зураад, вайн уугаад тэгээд бас кетчап хийгээг удацсан найзууд ирсэн болохоор хоорондоо гоё ярилцаад тэгээд ойрын сонин хачин төлгөө мөлгөөгөө ярилцаад зурдгууд нь гоё зураг зураад би мий болохоор ер нь тэгэл будгаар тоглолдог л доо. Тэгээд тоглоол өнгөрөөсөн байгаа. Ялгараалаа. Тий, би чи ялгардیں۔ Би чи нэг авангард зураг зурна. Тэгээд бид салаал араас нь ер нь орчин үед тэгж хийдэг болсон юм шиг байна. Кофе шопууд тийм яг тогтсон үнэтэй тэгээ канва зураад вайнууд нэмэлтээр хоол ч юм уу салаад гардаг юм үлгэнтэй болсон санагцсан. Гэхдээ дахиад бас нэг тийм ерөнхий үйлчлэгээгээ бас дахиад их дутуу өгдөг талын юмнууд бас ажиглагдсан. Надад бол очиод бид нар бол ингээл байнгын уушлаараа зөөгчөөл гээл бүр тим юм аавь, баг салфетка аавь, зураг хусаа аавь, будгаа аавь гээл бүгдийг баг гуйж авсан. Тэр нэг жоохон тимхэн байсан. Гэхдээ яг тэр залгааг ойлгосон л доо жоохон шинэхэн юм болов гэж ойлгосон. Тийм муухай аштай хүн бол байгаагүй. Өө яна мартчих гээл тэгээдсэн тэгэл окей гээл. Тэгээ бид бас дайггүй. Яг ер нь энэ бодлоор бол үйлчлэгээний байгууллагууд яг ингээ шинэ хүн авч болно. Тэгээ хүмүүс ер нь шинэ ойлгоо штэ. Гэхдээ хамгийн гол нь ажилчдаа нэг тийм үйлчлэгээний сургалт гэж юм орох хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь бол. Тэгээ саяхан бас нэг газар нэгдээд би бас нэг найзтайгаа орж байгаа байхгүй. Тэгээд яг ерөөд амар их ажилтнтай. Тэгээд яг ингээд дууцсан цагт нь ингээд 2 минутын дотор хурж ирээ, суусны дараа 2 минутын дотор хурж ирээд ингээд юу цайлгаа яах вэ гэж цайлгаа явчихсан. Тэгэхдээ ингээд ширээн дээр ингээд амар олон халбас байгаа байхгүй юу. Тэгээд амар жижигхэн ширээн дээр тэнгүүт одоо би ингээд найзтайгаа 2 аяа кофе тэгээд ингээд 2 3 4 төрлийн десерт ингээд авахад 4 5 дээр ингээд 4 сэрээ заяа. Тэгээд кофений ингээд юунтайгаа хамт ингээ 2 аяг. Уу аяг нь 2 халбах заяа. Тийж ирж байгаа юм чинь ер нь бол миний бодлоор жоох юм анхан шатны юм үйлчлэгээний сургалтууд авах зүгээр л гэж бодож байна. За би чиний баг хэлж байгаа газрыг баг л гадарлаж байна. Жохон тийм пош газар байсан тий. Тэр шүү. Байна. Тийм би зургийг харсан болоо мэдээд ах шиг. Чиний тийм постыг харсан санагдчих. Тэр тэгээ яг нэгдээд тэгсэн байж болно. Гэхдээ ер нь яг тийм байдаг. Нэг юм зөөгч хийж байгаа ч юм уу, хост хийж байгаа ч юм уу, октоо залуучууд, кас хийж байгаа октоо залуучууд жоохон итгэвтэй баймар санагдсан надад. Тэр нь итгэвтэй гэдэг нь юу гэдэг хүмүүсийг ингээл та минь энэ гэдэг утгаараа биш зүгээр жоохон за энэ хүн тор шаардлагатай шаардлагагүй гэдгийг өөрсдөө ингээд нэг жоохон шууд хараад мэдчихдэг ч юм уу те. Окей 2 юм авч ийн бараг тор авахгүй бах ч гэдэг юм уу. Эсвэл эсэргээр жижигхэн тор авах юм авахгүй байх ч гэдэг юм уу. Зөөгч нарын тухайд ч гэсэндээ энэ хүмүүс ус хэрэгтэй байгаа юм байна гэдэг ч юм уу. Халбах сэрэн дээр ч гэсэндээ жоохон нөгөө талдаа тэр чинь бас ариг гамын асуудал ч гэсэн байж бас болох юм байна. 2 хүн сууж ийн тэр хүнд хичнээн халбах хэрэгтэй, сэрээ хэрэгтэй гэдгийг хараад шууд тооцоол окей гэдэг ч юм уу те. Нэг тийм байвал нэрээ зүгээр л юм байна л да. За ер нь бол нэг тиймэрхүү хэл зүгээр л ах. Тийм. Тэгэхээр амар муу байдаг мэдэг гэж хүмүүсийг муулж байгаа юм биш шүү. Зүгээр ийм юм байна. Ингэж анзаарагдсан. Үйлчлүүлэгчтэй хувьас хэлж байна. Тэрнээс биш бидний бараг л одоо хөл гарыг үнсэдэ гэсэн юм ерөөсөө биш. Нэг л хүндлэх соёл шүү дээ. Буцаагаад битэрийн хувьд ч гэсэн амар хүндэлтэй ханддаг.
Ер нь кофе шопд орсон ч гэсэн би үргэлж баяртай гэж хэлэх дуртай. Бид тэр ер нь бол баяртайгаа маш сайн хэлдэг. Дэлгүүр хоршоонд ч гэсэн болж өгвөл ингээд хүлээгээд очрлоод тий урд нэг ихч ордсон байгаа бол бид нар ихчийг л оруулаад юм авчаасаа л гэж боддог. Тэрнээс биш ингээд шахаал урд руу нөрхгөөл. За тэгээ зөөгч хийж байгаа хүмүүсээ ч гэсэн хүндлээл инкүүд ихүүгээл асуух талаасаа илүү боддог. Тийм байгаас гэж боддог. Энд тэнд бас айгу зөөгч хийж байгаа, кас хийж байгаа хүмүүсийг үл хүндэлдэг хүмүүс бас их байдаг тий. Ах ич нар ч юм уу. Тийм ажиллаа хийгээд явж байгаа хүмүүс шүү дээ. Ер нь ажиллаа хийгээд явж байгаа хүний үг шүү дээ. Тийм. Тийм хүмүүс бас байдаг. Тэгэхээр талдаа л юм байна. Нэг тал нь бас гоё хүндлээсээ. Вау. Миний утас яаж юм гэдэг шиг. Тэгээд нэр тийм болсон. Нэрээ төсөөдөр ярьж байгаад тийм шүү дээ. Сая үйлчлэр орчлоо тий. Тийм за амар муу зөө гэж байгаа юм бишээ. Зүгээр ийм санагдсан гэдэг ийм фидбек байгаа шүү. Тийм. Тэгээд нэрээ төсөөдөр тэмдэглэсэн байгаа. Тэгээд гоё ясан. Ер нь найзуудтайгаа нийлээд тийм ууж идэх гэхээсээ илүү бид нэр айгүй тийм healthy тэгээ айгүй бүтээлч өнгөрөөсөн. За тэгээ 30 нас хүртэл юм хөө санагдчих. Нэг мэдрэмж алгаа. Хүмүүс одоо яг тэгээ 30 гэдгийг нэг олон улсад айгүй тийм сүртэй юм гэд ойлголцсон шүү дээ. Одоо Friends үздэг хүмүүс мэдчихэл байгаа. Бараг бүх нөгөө Friends-ийн гол дүрийн жүжигч 30 хүрээл ингээл ойлалж өө юм өө ч ойлаа тий. Why me гэж мгил. Why God why. Нэг тийм мэдрэмж харин төрөөгүй. Яа тэгэхээр угаасаа өөрт мэдрэгдэж 30 гээд нэг тийм том мэдрэгдэхгүй байгаа гэх юм уу? Би бол өөрийгөө нэг тийм хөвшин болсон гэж юусэн мэдрээгүй. Ягаад тэгэхээр туршлага угаасаа бага болоод тэгдэм болов амьдралын туршлага. Зүгээр л яг л тэр хэмнээл байгаа юм санагдсан. Хэдэн настай чи 20 одоо сэтгэл зүгээр нэг 20 эдтэй байгаа бол тэр хэмнээл байгаа юм шиг надад бол мэдрэмж төрж байгаа. Жилээр дүүлэг адилхан юм байна. Би бас яг тэгэл нэг өөрчлөгдсөн ч юм байхгүй тэгэл бодож байгаа. Зүгээр л яг хэмнэ байгаа байхгүй. Яг хэмнэ. Хүмүүс сонсоход ч юм уу одоо анкет энэ төр бөглөхөд л 30 гэдэг тоо амар сүртэй сонсогдоод байгаа болохоос биш. Өөртөө л мэдрэмж байхгүй нөө. Хөө гэхдээ би одоо ингэ насаа хэлэхээр амар сонин нэг тийм баяртай илч мэлээд байгаа шүү дээ. Тийм үү? Эвлийн мэлээд дээр үзүүлэхээр чи идэв гэсэн 30-тай. Тийм шүү дээ. Би ч гэсэн баяртай. Би нэг амар нэг тийм сонио. Би харин бас яг тэгээд байна уу? Гой мэдрэмж аваад байгаа 30 насн дээр. 28 29 дээр яана 30 хүрлээ гэж бодож ясна 30 хүрсэн чи амар гоё ч юм шигтэй эсэргээрээ. Харин мэдхгүй. Надад ямарсан гоё. Надад ямарсан 30 нас бол таалагдчих байгаа. Ер нь бол бас нэлийн өөрчлөлтүүд хийж эхэлж байгаа 30 насны дээр. Тэгтээ тэрийг дараа. Харин тийм ээ. Тийм амар юм биш ээ. Хүмүүс айгаал муухай зухай гэлээд надад бол тийг санагдахгүй байна. Өнгөрсөн 7 хоногт нь баг өмнөх 7 хоногт нь гэх юм уу жоохон юу илээ гэж бодогдсон байж магадгүй. Тэгээ яг 30 хүрээд өнгөрцөн чинь нэг мэдгүй. I don't know. Мэддэх юм алга. Харин гоё наа. Одоос ч гоё юм шиг. Зүгээрээ гоё нөө. Санагдаж байгаа. Тий. Тэгэхээр яг хавьд тоош тий. Буцаага бодоход тэгэл тоо. Бид нэр өөрсдөө хүндрэлтэн зохиоцсон тоол юм чинь. гэж бодсон. Тэр нэр найзуудаараа гоё нэг орой өнгөрөөс юм байна. Тэгээс танихгүй найзуудыгаа танилцуулсан бас айгуу давуу тал болсон. Тий. Манай Жоо ирч чадаагүй сайдли. Тэгтээ яг хөө зүгээр. Тэгтээ яг би бэлгээ өгцөө. Би бэлгээ авсан. Чи нэр нөгөө нэг personal color model-ыг судлаад байсан. Гүй нэг юу аагүй шүү дээ. Би нэг цааш нэг амар явуулж судлаагүй. Жохон анзаараад өөрөө ер нь өнгө мэддэг болмоор юм байна гэж бодож байгаа л өнгөрсөн болохоос биш яг судлаад за би яг энэ өнгө юм байна гээл нэг амар тэгж аваагүй байна. Тэ үтгэж чинь бүр ингээд амар дотроо ингээд амар олон задртай өрсөн. Харин тэгээ задраал нэг сонин true мрүүгээд эхлэнгүүт надад төвхтэй болж эхлэв. Гэхдээ ер нь бол ерөөхдөө ингээд яг тооник 2 хувааж байгаа байхгүй юу? Cold warm гэд. За. Тэнгүүдээ cold нь дахиад дотроо 2 хуваагдчихж байгаа байхгүй юу? За. Юу лээ? Summer winter гэд. Тэгснээ warm болохоор autumn spring гэд. Тэгснээ энэ дөрөв дахиад дотроо 2 салаад зам байгаа. Харин тийм ингээ хуваагдаад тэгэхээр төвхтэй болоод байгаа байхгүй. Ерөнхийд нь warm, cold тэгээ neutral гэд бас байгаа шүү дээ. Ингээ 3 хуваачвал надад амар ойлгомжтой ангууд. Гэтэ би нэг юу авч ирсэн байхгүй юу? Им тийм гээд байгаа байхгүй юу?
тодорхойлуулж ирсэн. Тэгээ намайг болохоор ингээд намар deep гэж байгаа байхгүй юу? Deep. Deep гэдэг ч одоо гүн өнгөнүүд гэсэн. Ерөнхийдөө дандаа юм гүн тод. Үгүй тод биш жоохон гүн те нэлен гүн бараан духан өнгөнүүд. Тонтой юм өнгөнүүд. Тэгэнгүүтээ яг 2 дахь сонголтноос өвөл deep гэж байгаа байхгүй юу? Бас нэр нь л адилхан. Тэгтээ хамгийн сонин нь би ингээд ягаан хувц, ягаан юм baby pink өнгө өмсгөр надад амар зөгтөг. Тэгэхээр чи тэр өнгө биш вэ? Чи тэгэхээр neutral байна. Тэгж игээд. Тэгэнгүүтээ бас миний хамгийн дургу өнгө яг ингээд personal color-оор надад хамгийн амар зөгтөг гэж байгаа байхгүй юу? Бор өнгө. Гэхдээ яг бор өнгө бол надад зөгтөг. Тэгээ чи тэр дургу юм уу те? Гэхдээ би дургу. Яна sorry миний утасны яагаад бол юм дурлаа. Who's calling? Green миний календар л энэ календар. Тий ер нь бол тийм байгаа. Харин тийм юм шиг байна ли. Яаж ч утсан тэгээ мэдээж нэг өнгө таарахаар нэг одоо ингээд багц өнгө өгчвөр бүгдээрээ таалагдсан гэж байх үү тий. Ялтчгүй. Би одоо жишээ нь бараан өнгө юм дуртай байхгүй. Тэгэнгүүт хар өнгө айгуу дуртай хахад миний яг өнгө бол хар өнгө бас best option биш. Юм бэлээ. Тэгэнгүүт чи яг хэлсэн чинь жоохон тийм baby биш жоохон тодовтор pink жишээ чам зөгчээлэн гингүүт би тийм хувцас бараг өмсдөггүй жишээлх юм байхгүй ч юм. Тэгээд цагаан цайвар юм бас нэг дуртай шахахгүй ер нь айгүй хурдан хар болчтой бидний бүдэрэл мэдж байгаа. Жоохон дургуй ангууд бас одор дэй нэг хүн танд яаж ч утсан цайвар өнгө зөгч ийн гэд хэлж байгаа байхгүй жишээлбэл. Харин тий миний арьсанд яалч тэгмүүд энэ бол дарктаад байгаа байхгүй энэ өнгө одоо жишээ. Yes, наач бол миний өнгө байгаа. Энийг бүр юм нийл ягаа бараа хар юм өмссөн байсан гэдэг байгаа байхгүй. Тэгмүүд энэ бол харьцангуй надад цайвар өнгө байхгүй юу? Нийл ягаа. Тэгсэн чинь тэр хүнд болохоор амар бараа харагдсан гэдэг байгаа байхгүй. Тэгээ би ийм цагаан саарл нилээ ийм саарл биш нилээ ийм цагаан суурьтай саарл тийм юу дүүлээ true neck гэдэг лөө тийм цамц өмссөн байсан чинь цайвар өнгө гоё юм. Харин тийм цайвар өнгө гоё. Тэнгүүд би яг цагаан цайвар юм сонгож, джинс ч гэсэнтэй цагаан цайварыг сонгох юм байна. Одоо чамд яг юм улаан ягаа магаа юм цайвар царайтай үнд улаан ягаа ч юм ийм өнгөнд гоё. Тийм улбар шар туяатай ягаа магаа бас зүгээр ягаад идэм биш. Пичний өнгө мөнгө амар тийм юм шиг байна. Тэнгүүд би сонгодгүй бах жишээний. Тэгээд за oh my god тийм өнгө сонгох юм гэж бодсон. Гэтэ яг ер нь бол мэдсэн байхад бол Гэхдээ буцаага бодоход тийм яг үнэ. Би буцаага бодоход ер нь хувцас авдгүй юм байна л да. Ер нь л авдаг байна. Би ерөөсөө хувцсыг зорж авдаг юм байна. Тэр цумаа гадаад байхдаа бол ингээд зүгээр хямдхан дэлгэр өдрөл орно шүү дээ. Юу юм үнтэй морохгүй. Тэгэл тийшээ ороод харж агаал одоо sales mail дээр юу вэ? Тэрнээс сонгочдөг ч юм уу. Эсвэл ингээд арзмаар бас харна. Тэнгүүд арзмаар ягаад чи яг ингээд medium энтер бол яг Америкт яг олддоггүй арзмаар гэх юм уу. Угаасаа дунджаар хүмүүс голдуу medium өмсдөг. Тэнгүүд дандаа алга болчихдог байдгүй ч юм уу. Тийм санагдаад идэг. Тэгээд би угаасаа хувцсанд юу мөнгө зардаггүй юм байна л да. Би бол амар зардаггүй хувцас яваад өмсчдөг. Тэгээ одооноос харин сүүлийн үед Монголд бас ирснээс нэг давуу тал гэж магадгүй ялтчгүй нөгөө гадаад хувцсалтанд анхаарах хэрэгтэй байна ч гэдэг юм. Би бол одоо өнгө мөнгийг нэг хослуулъя гэж бододгүй байхгүй. Тэн дээр ач холбогдол өгөхгүй бүр сүүлийн хэдэн жил огт өгөөгүй амьдэрсэн чинь одоо ирээл манай ээж мэж өгүүлж эхэлж байгаа. Миний охин наад өнгөн дээр чинь энэ гоё яана. Наад чинь дэндүү шар байна ч гэдэг юм. Эсвэл наад чи ерөөсө чиний юмтай зогтохгүй байна гэл ингэдэг. Надад болохоор тэр яг тийм үн цэнтэй юм санагдахгүй. Тэнгүүд Монголд хүмүүс аягүй тэрийг үн цэнтэй гоё харагдах чухал тий. Гоё харагдах хэвээр хумстай ах хэвээр хөмсгтэй сонустай ах хэвээр whatever тий. Тийм юм байна. Тэгээд ч тэр юм уу ялцчихгүй ингээд personal color-ыг сүлээ сонирхоод эхэлсэн л дээ. Гэхдээ яг үнэхээр би бол нэг тийж байгаагүй, судлаагүй. Тэгж аваад нэг хүн дээр очиод асуучий гэж бодоод байгаа. Амар залхуу хүрээд. Гэт бодсон байгаа. Гэтэ энэ бас гоё дуртай өнгө өмсөлс гоё л. Зөксөн өнгө өмсөл бас гоё л ах л та тий. Яг гоё царайнд таарсан өнгө гоё. Би одоо байг цайвар юм өмсгнэ. Тэгч. Чи ер нь инг заяа. Инг юм бэ заяа чи. Жохон шүүгээ нэг янзлуул ямар уу? Гэхдээ угаасаа би ер нь Америкаас ирсэн баг бүх хувцас ээж төгсөн шүү дээ. Одоо баг тийм юу байхгүй. Тийм шкафанд олон юм байхгүй. Бүгдийг нөгөөд бүр ингээд томдсон юм гоё юм цэцэгтэй dress интерес ахгүй гэхдээ аим том. Тэнгүүд тэрийг би уран ингээд өөрөө янзлаад богино сод өмсөн гэж бодож байгаа. За ер нь би хизээч өмсөхгүй мэн гэж бодонгуудаа бүгдийг нээж төгсөн. Тэгээ цаа чин бүгдийн зүгээр
цаашаа харах хүрээнд хийцэн байгаа. Би бол шкафа маш сайн амжилсан. Одоо тэгээд нэрнгэсээ олон юм байхгүй. Тэгэл энэ үед ирэл. Тэг нэг мөсөн цөөлж агаал тэгээд яг өнгөө мэдснийхээ дараа л юм сонгол юм байна. Бараг л. За яг one day болох хэлхүү дээ. Би болон тэгтээ чамд хэлжсэн чи. За ер нь жоохон тийм эмгтээлэг хувцснууд сонирхож эхлэе гэж бодож байгаа гээд энэ бас магадгүй юм 30 хүрч байгааг онцлог гэж магадгүй гэж бодсон. Би урд нь юус гэж боддгоо сүүлийн 5 жил тийм төлөвлөж байгаа байгаа. Хүрсэндээ чи шахуу уус хүн чи одоо тэгэл ерөнхийдөө л хувьсан өөрчлөгддөг амтэн шүү дээ. Яа, тэгтээ яг миний үед тэгээд 30-тад давцчихж байгаа байхгүй. Тэнгүүт нь maybe. Яг би одоо ингээд том хүн болчихж байгаа мэй гэж бодсон ч магадгүй. Амар хожуу боддог те ёо. Хүмүүс бараг 20 морой өртөд өөртөө том гэж ярьж байхад би бүр юу ч яриад байгаа те. Тэгтээ яг хөтэ тэгэл дотроо тийж бодож ийл гэсэн үг л байхгүй дөө. Юу нь бол хүн хүндээ яг насаараа байх албагүй л дээ. Зарим нь амар 25 та мөртлөөсөө бүр амар том хүн шиг мачур юм ярьдаг хүмүүс байна. Тийм. Зарим нь 27-той амар хөөрхөн хүүхдэрэж байж болж юм. Тэгэл янз бүр л ахал та. Би бол яг ч тэгж бодсон. Нэг тийм prime нас юм байна шүү дээ юм 30 чинь. Тэгж. Энийг баг 30 насны тухай бодол энэ гэж бодрол гэж нэрлэмээр болохоор баг л болчлоо доо. Төсөөдөр ярьсан чинь 30-ын тоог айгүйх ярьчлаа. Би одоо тэгэл удахгүй 100-аас 31. Тэгэл шааридэн да. Юу яриад байгаа? Нөө. Тэн дээр аваад хийжсэн шүү дээ. Гэхдээ ер нь бол бид нар 20-ны хүрээл ялгаагүй шааригдсан шүү дээ. Ер нь ялгаа авахгүй зөө. Хүй таны юу чинь дээ амар юм юу юм те. Багантай биш тэрс дэшээ харж байгаагүй юм. Яа, харин тийм ээ тийм. Гэхдээ би мэдгүй. Нэг тийм эвгүй мэдрэмжрэх байгаа амар гоё юм шиг тухтай л байгаа. Одоо тэг харчлаа. 2 сарын дараа шал өөр юм ярьсан явж магадгүй. Тэгтээ яг ер нь одоо бүр хавар мавраас бас нэг амар төлөвлөсөн гой юмнууд байна. Тэрийг ярих арай болоогүй байна. Дулаар бол тэгтээ арай жоох итвчээ тий гэж бодсон байгаа юу. Яг ер нь бол төлөвлөсөн юмнуудаа би хийгээд эхлээл явчихлаа. Тийм ээ. Тийм. Би ч гэсэн одоо тэгэл нэгтгэс явчаад ирээ заяа. Тэг явчаад ирээ тий амар сэнтэ. Тэг би ч гэсэн одоо тэгээ завгүй байна угаасаа. Одоо хувийн шалтгаанаар завгүй байна. Цагаан сарын дараа л уулзах юм шиг. Мартын дараа л уулзах байх юм бол. Мартын дараа л уулзах юм шиг байна. Цагаан сараар очиж явах зоолох юм. Цагаан сараар нэрнгэсээ амар завгаа хаахаа баг хөдөө мөдөөч явж магадгүй. Мэдхгүй цагаан сар гэхдээ бол гой баярлалаа тэгтэл яриа л. Хүнд баяр. Манайд айгу хөндрүүлж тэмдэглээд байгаа юм санагддаг. Одоо бид нар чинь 21-р зуун болчлоо шүү дээ. Айгу тэмцэгцтэй гоё цэвэрхэн тэмдэглэж болох юм санагддаг. Хитрхийл нэгэндээ өөртөө ачаал өгж тэмдэглэдэг юм санагддаг. Би одоо өвөн эмээр ч гэсэн ингээ харж байхад зээлмэл аваад айгуух ядар тэмдэглэдэг. Уул нь айгу гоё цэгцтэй нэг айлындаа цогдлал гол уулзах нь гол нь гээд ингээд тэмдэглэл өгч шүү дээ. Манайхан нэг юм айл хэсэх гоё харагдах үнтэй бэлэг өгөх энэ төр гээд эсвэл идэ будаага ийм том байлгана гэдэг. Тий. Сонин юм санаа зовдөг тий. Уул нь яг гол утга санаа нь бид нар одоо үеэлүүдтэйгээ тий хамаатан цаднуудаа харах, тэдний хүүхдүүд хэр том болсон байгааг харах, өндөр настай хүмүүстэй очиж золгоод сургаалын сонсох тийм л шалтгаантай юм байлээ шүү дээ. Цагаан сарч бол жилийнх нь мэндийг мэдчих гэдэг юм. Манайхан болохоор ааста ийм ч ууц авч тавилаа, ийм ч цай авч тавилаа гэх юм сонь юм яриад тэгэл нэг бэлгэн дээр ингээл цочирдоол. Бэлгэнээр жоохон гайгүй мөчг бол өөртөө ядраагаал бага үр зээлтэй. Тэгэл маш их хүнд хооллол. Тий. Бүгд ядраал. Илэг төснө өвдөл уугаал. Тэгээ энэ яг ийм байдалтай бол амар туртай хүмүүсээс байгаа л. Би жоохон дургүйч. Надад бол жоохон цэгцтэй байвал зүгээр санагддаг. Ялчгүй манайхан тэгээд юм үн ч гэсэн нэмэгдчихдэг байхгүй амар сонио муухай. Тийм. Баяр хөслөөр яг үн мөн нэмэгдээд ингээд улам хүмүүсийг ядраагаад ингээд тэгэл надад тэр жоохон сонирхол байд шүү дээ. Тэр хятадуудын цагаан сарын хамгийн авах юм бол
тэр санагддаг. Ингээ зүгээр хөгшин хүмүүс нь тогтоонд мөнгө хийгээл нөгөө үр хойч залуучуудаа өчтдөг. Тэр нь хамгийн цэвэрхэн байгаа хгүй. Одоо бүр тэр чинь бүр одоо бол бүр мөнгө тогтоонд хийгээж болцсон. Зүгээр нөгөө WeChat матаараа харин тийм явуулчихдаг. Тийм аппликейшнээр явуулчихдаг. Тэгэхээр хин хиндээ стрессгүй, тортой хүнд юм чирээл ахгүй, идэ будаа ингээл хатаал боорч одоо хэвэн бомбо бол хатдаг аахгүй. Тийм хатцсан гурил мөрл идэхгээл ингээд бид нар одоо яах вэ дээ. Ууцыг бол би бүр ерөөсөө ойлгодгүй шүү дээ. Ууц бол үнэхээр хэцүү тийм. Яах юм тийм том. Бид нар одоо юм Чингисийн үед за одоо Чингисийн үед ингээд ууц тавьсан байхад тэрийг яагаад идэж болох вэ гэхээр тэр чинь ингээд маш олон хүмүүс цуглаж байгаа шүү дээ. Тэр олон хүнд ингээд хишиг хүртээгээд хуваах юм бол тэр ууц чинь тэр өдрөө ингээд дуусаад айл болгонд баахан очоод ингээд дуусчихна. Тэнгүүд таних нэг ууц таваа, манайх нэг ууц тавиад манай 90 тонны бүх ах шиг ууц тавиад тэгээд бүгдээрээ нэг ууцаа ингээд сүүлээр нь хуваагаад айл айлганд хараагаад тэгээд тэр чинь бараг ингээд 5 сард байж лээд байхгүй. Гэхдээ тэр бол зарим айлууд бол шууд хайдаг гэсэн. Тэгээд нүүт нь өмхөрөл. Тэгж байгаа хүмүүс бол бүр алдагдaltaй байхгүй яаж ч бодсон гэсэн. Гэхдээ яг ер нь бол тэгэл дор бүрний жоохон тийм юу багтай л. Тий. Тэр юу хий. Pressure багтай л тэмдэг гоё. Амар нэгэндээ дарамт төгс тэмдэг. Би бол яг тэрийг 90 тонноос анзаараад яа надад цагаан сар боллоо. Нэг бэлэг гээл нэг хэдийн хинд юу авч өгөхүүгээ сандраал юмны үнд илдэхгүй байна гээл. Тэгэл 90 лөө гараал тий бүр. Тий. Дандаа нэг хятадын юмнууд авч өгдөг. Тэгж хаад энэ 5,000 төгрөг байл болоо. Яг үнэ. Тэр цэма залуучууд бол одоо хаа шоколад тийм би дээлтэй л мэдчихэж байгаа. Бүр брэндүүд бас гоё шоколад Монголынхоо ламуур мамуур тий. Ламуур мамуурын хөөрхөн бэлгийн багц байлаа ш 20,000 зан тиймхүү юм ч юм. Тиймхүү юм бол өгөхөд гоё шүү дээ. Тэгэхгүй бол би бас яг тэрх нэг юм хятад бичгтэй аяга маягад яг яах гэдэг тийм өөрийгөө л ядрааж байгаа байхгүй. Тэр хүмүүс тэрийг хаа нэгтээс авж байгаа ингээл ядраагаал ингээл байгаа байхгүй. Тэгэд надад бол бас тэр таалагддгүй. За тэгэл цагаасаар болдгоороо болол өнгөрхөл ах та одоо. Харин болдгоороо болол өнгөрөөл бид нар одоо бид хурдан өнгөрөөсөл гэж бодчих. Тийм дулаараа л эхлэнгүүд нөгөө дулаархаар хийх юмнуудаа бодоод сэтгэл санаа догтлоо. Тэгэл хоёлаа нэг тэгдэж нийлэл алхаал хүй гадаа дулаарчих. Дулаараа нар мараа хараад фитнесийн мөнгнөөсөө хэмжиж байгаа байхгүй юу? Гараал гүүгээл эсвэл алхаац ч юм эсвэл ууланд гараац ч. Тийм ээ. Дулаанд бол яалтч хөдөлгөөн хэмнэл хийх гэдэг байгаа байхгүй юу? Тийм бас байж болох юм байна. Би одоо фитнест явдаг шүү дээ. За явна. Харуулна явах ёстой л гэдэг. Явах ёстой л. Хөдөлгөөн эрүүл хоолт бол хүний амьдралд амар чухал юм билээ. Би сайн мэдсэн. Гэхдээ бид нар яг чухлын зөвийг мэдж байгаа ч гэсэн хийдгүү тийм дисциплин жоохон суугаа би ч гэсэн яг тийм залах уу. Тэгэл өнөөдөр шинэ хүн болъё гээл маргааш нь за гээл болчдөг. За хавар юм тэгэл хамаал шимээл ярьла да. Тэглээ. Энэ угаасаа ер нь өнгөрсөн 2-7 хоногийн сонингоо бацах гад яаж яхад хоёлаа угаасаа өнгөрсөн 7 хоног таараагүй юм чаа. Тий. Тэгэхээр бас гоё. Одоо гоё. Сонингоо яриад гоё ярьчлаа за тийм. Харин тэгээд цагаан сар ба. Цагаан сар ба 30 нас. Тиймэрхүү нэр өгмөр болчих шиг боллоо гэдэг шиг. За тэгээд дуусах да. Тий. Ингээд дуусгая. Нороо байлаа. Enjoy байлаа. Баяртай. Bye bye. See you next week. Foolish, shy